Ивент итгэгч Skytel. Амжилт хүсье. Сайн бацгаана уу. 0.1 дугаартай сайн санааг ирхэн баяр байна. Уран уншлагын төлөвлөлөөр болж байгаа. Өөрөө бол ерөнхийдөө шүлэг зохион. Тийм одоо болохоор энэ тэмцээнд болохоор яг эхнийхээ шатанд өөрийнхөө зохиосон шүлгээр орох гэж байгаа. Одоо энэ инжлий тэр нэг голдон базар. Тийм. Тэр их гоё юм аа тий. Заримдаа нэг жоохон юм бодоо сууж яхад бас шүлгиймөр орж ирнэ. Заримдаа бол их сэтгэлийн хөдлөлөөс орж ирнэ. Их баяртай зохиол шүлгиймөр орж ирнэ. Гонигдуулаас орж ирнэ. Юу лээжтэй их хайртай. Тэгээд манай ээж ямар зам үеэл нөгөө ямыг шууд шолоохон хэлцдэг. Тойруулахгүй шууд тэр дорн чи юм бэ тийм ээ хэлдэг. Ээж өнөө бидний өсөхийн тулд бол бүхнийг хийсэн те. Нодлон хэнийг дэмжив? Нодлон уу? Нодлон тэр нөгөө ятах юу лимпчин яачиж байгаа. Шууд наваа явсан ш тас. Чигт ангийнхандаа хэлсэн үү? Хэлсэн байгаа. Гэрийнхэндээ. Хэлсэн. Юу чи бүгд л чи бүгд дэмжиж байгаа ш дээ. Чи ер нь бол чөлөг мүлийг сайн унших уу? Сайн уншнаа. Энэ өөрийнхөө төвчөнд бол гайг уншчих шүү. Монголчуудын төвшин бүх монголчуудаас хамгийн нэг номер чиний авьяас зогсох шүлэг уншдаг авьяас чинь. Тэггүй. Яг хамгийн нэг нэмэрт бол биш. Тэгвэл одоо чи бүр итгэлтэй байна гэж чамаас амар авьяас хүмүүсээ ойлгож чамайг тэнцвэрлэхгүй бол яг чи тэр үсэлдэгчнэрээ бодж үзсэн үү? Авьяас чи янз шүү дээ. Тэгэл авьяас чи улам хорцлогдсон шүү дээ. Тэгэл цаашаа явна шүү дээ. Сайн мэдсэн. Хүүгээд гараарай. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн. Чи яаж тоормсолж чадваа сая? Хэн тоормсолчлоо? Жадогоонда. Тий. За, яг нөгөө зохиол унших гэж байна уу? Эсвэл өөрийнхөө зохиолыг унших гэж байна уу? Өөрийнхөө зохиосон хэдэн мөртэй шүлэг уншин да? Амжилт хүсье. Баярлалаа. Чи цэцэг. Чи миний улаахан цэцэг. Час улаан хайрын сарнаа. Гайхалтай өнгө юугээрээ намайг ухаангүй өртөн дорлуулчихсан. Чи гал улаан хайрын сарнаа. Чи миний даруухан цэцэг. Цэвэр ариун ягаан сарнаа. Анхлымхан өнөр юугээрээ намайг галзууртал минь өртөн дорлуулчихсан. Чи миний даруухан Тэр гоё. Химээ чи цэцэг тэнгэрээс хүн цэцэг надад алдамгийн ялдамхан цэцэг нар сараар тэтгүүлэн ургасан нандин цэцэг химээ чи хүн цэцэг. Баярлаа. Нэмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг шиг чи над руу хараад хүн цэцэг гэсэн чинь хичнээн баярлаа. Баярлаа. Зүгээр. Гоё шүлэг уншлаа штэ тий. За. Чиний зүрх дурлж үдсэн байна уу? Яг дурлаагүй. Гэтэ гал халуун шохорхолтой өччихсэн. Яг юу мэдэрх юм? Гоё ш. Тэгэл тэр охин харахаар тэгээд хил өгөхгүй болоо сандраад. Хажууд нь тэгээд юм чирч чадахгүй. Ингэнээсээ бүр шал өөр болоо. Үнсэн үү? Гүү. Үнсээг юм уу? Чи ер нь анхны өсөлт мэдэрсэн үү, мэдрээгүй юу? Гүү. Лаа яриад л та. Би 14-т анхны өсөлтөө мэдэрч байлаа. Тэгвэл би 15-та мөртлөө мэдэрч байгааг. Чи ер нь эмэгтэй хүнийг яаж хайрлахыг мэдэх үү? Мэднэ. Бүсгүүнийг ер нь зовоохгүй тэгээл байж хатал гоё ш. Бас тэгээд ер нь харилцсан хоёр биендээ буултий. Тийштэй чи сорц. Ой, наа чи өсөж үзээгүй. Чи одоо ингэж нэг бодтоо охин найрлаа. За ёо. Тэгвэл ер нь за яах вэ? За тэгээд яриа өдөндөө. Тэгээ дагуулад ер нь хайчих уу? Хаашаа орох уу? Нэг газар сууж муул зүгээр үү? Тэгэх юм бол бэкери ч юм уу, кафе ч юм уу тийм тоглох газар суун да. Тийм ч олон хүнтэй биш. Уучлаарай. Ингүүл яг нөгөө охин чи ингэжсэн. Чи хаачмаар нэг л чи асуусан чи нөгөө охин чи ингэжсэн. Би анх удаага нэг үнэтэй ресторанд орж үзмээр гэвэл чи яг харамлах уу нөгөө юм аа. За тэгэл арга бодондоо. Энэ хүний 7 мэхэ гаргана да. За, нэг охин яа. Яах нүг хүчил хамаагүй дуусах болчих. За тэгээд мөнгөтэйхэн бол дагуулж орно. Мөнгөгүй байх юм бол мөнгө олохыг бодно. Эсвэл тэгээд явж байгаад энэ хавьд олигтой газар алгаач юм уу? Энийг тийм олон доо. За манай эрхэн баяр бол ямар ч байсан их сайхан гигэн бодолтой өөрөө ч их сайхан гигэн хүү байна. Уншилтын хувьд өмнөхөө чи өөрөө юмаа их гоё зохиодог хэрнээ уншилтаа л нэг жаахан
одоо энэ нэгэн хэвийн энэ одоо хоцрогдсон арга барилаасаа жаахан салах тал дээр мэрэгжлийн үнээс сайн зөвлөгөө аваарай мэд. За. За тэгэл эзэн цаг тэгэл хүний хүүхд аваал те. Суух хэлгүй те. Тэгэндээ. Тэгээ хэлсэндээ байгаарай заа. За. За ярих амархан те хийхэд бас хэцүү. Хэлсэндээ байгаарай. А үзүүлбэрийн хувьд бол яах вэ? Яах вэ л гэл. Гэрэл цацарсан эрхэн баяр хүүгийнхээ урмыг хугалаж хүйтэ ус цацмааргүй байна. Тийм учраас их чинь бол тэнцвэрлээ. Тэнцлээ. Баярлалаа. Миний хувьд тэнцвэгүй. Чи ер нь дэгч мэднэ үстэй те. Мэднэ. Эмэгтэй хүнийг юу хүссэн тэр цагт нь орлуулаач шултгай хүслийг биелүүлж сураарай. За. Тэнцлээ. Баярлалаа. Ээж чийсэн. Ирсэн. Ээжтэй хандаад гоё өгөлч. Тэр эмэгтэй хүн. Чиний одоо хамгийн хайртай эмэгтэй хүн чи ээж чинь л байгаа тийм ээ? Ээжээ би тэндээ маш их хайртай шүү. Чилмээр энэ да. Ээж хачгаар байна. Тэгэхээр яг нэг хэлбэрээр уншдаг юм шүлгэнүүдээ. Хараа өөрөө юм зохиодог гэж шүлгээ зохиодог гэдэг. Яг дэ өөр юм. Уншилт бол Сандраа үйдээ. Аяслаг монголчууд шоуны бусад сонирхолтой бичлэгийг үзхийг хүсвэл мэдээлэл хэсэгт байрлах линк руу орж шоуны YouTube сувагт нэгдээрэй.